Сайн мэцхан үзэгчтэй яг одоо өсгөө бит хоёр та бүхэнд спортын түүхэнд болсон шин сонирхолтой одоо түүхэнд болсон мэдээллүүдийг хүргэдэг. Бусын явдлаад эхлэхэд бэлэн болж байна. Шинэхэн дугаар. Ээлж дугаар маань эхэлж байна тий. За хоёул шууд ярээр байгаа тий. За энэ яриа эхлэхээс өмнө энэхүү сэдвийг яагаад сонгосон тий? Бас цаг үетэйгээ холбосноо эсвэл үнэхээр сонгохоор тийм сонирхолтой сэдв байсан уу? Яг яагаад сонгосон талаар нь бас асуумар санагдлаа. За өнөөдрийн сэдв бол Дидье Дрогба улсынхаа одоо Cote d'Ivoire буюу одоо бидний одоо мэддгээр зан яс гэж ярьдаг те. Улсынхаа иргэний дайныг тодорхой хэмжээнд бас намжаасан тийм одоо нөлөөлсөн, дайнд нөлөөлсөн тэрхүү үйл явдлыг за товчхон ч гэсэн ярилцъя гэж бодлоо. Тэгээд яг одоо цаг үед бол мэдээж дэлхийн бас хэд хэдэн орнуудад бас мөргөлдөөнтэй зарим орнууд иргэний дайнтай улс төрийн одоо асуудалтай байгаа учраас тэрхүү үйл явдалтай уялдуулаад өнөөдрийн сэдвийг сонгосон байгаа. Тэгээд сонгосон шалтгаан нь бол ер нь одоо дайн мэдээж хэцүү зүйлтэй. Мэдээж эерэг зүйл бол тэндээс харахад хэцүү. Тэгээд яг тэр зүйлийг ямар нэгэн хүн тоглогч, тамирчин одоо урлагийн ч байд юм уу нөлөөлөх боломжтой байд юм уу гэдэг талаас нь зүгээр үнцэг гаргаж ирж ярилцах хүссэн. За өнөөдрийн сэдвийн гол эзэн Дидье Дрогба. Бидний сайн мэддгээс Африк ТV-с гарч ирсэн хамгийн гайхалтай тоглогчдын нэг. За Челси клубын түүхэнд одоо бүх цагийн гоолын жагсаалтанд 4-р байранд бичигдсэн юм байна. За 381 тоглолтод 164 гол. Челси клуб өөрөө бас ямар гайхалтай одоо том клуб лээ те. Тэгэхэд яг тэр клубыг одоо нүрийг нь одоо нүр царай болох үс хэмжээний тоглогч. За тэгээд төв төлөөлж байна. За улсынхаа хэмжээнд бүр за 95 тоглолтод 63 голтойгоор бүх цагийн нэгт бичигддэг. За мэдээж цолог тайлсан тоглож байгаа. Тэгээд Дрогбаг яг ингээд карьерийн хувьд ярих юм бол маш олон зүйлс байдаг л та. Дуртах юм бол дуусахгүй. Хамгийн зүгээр тод жишээ гэхэд л Bayern München-тэй аврагын лигийн финалд хийсэн яг тэрхүү гол нь жишээ нь цом авахад хамгийн том үүрэг нөлөөтэй байсан яг тэр үйл явдлын нэг гэх мэтчлэн зүгээр яг карьерийн хувьд ярих юм бол маш олон зүйлс байгаа. Гэхдээ өнөөдрийн хоёулыг ярих зүйл бол яг яаж энэ тоглогч тэр улсынхаа иргэний дайнд нөлөөлөөд те намжаагаад дарсан яг тэр талаар ярилцъя гэж бодсон юм. Тэгж бодохоор сонирхолтой энэ ганцхан тоглогч те бүхэл бүтэн улсд бол өрнөж байгаа тэр том дайныг одоо иргэний дайныг зогсоохоо түр намжаагаад те нөлөөлсөн гэхээр. За 2000-ад оны их үед Cote d'Ivoire улсын улс төр эдийн засгийн ер нь бол гүн хямралд орсон юм байна. Тэгээд яг тухайн үеийн ерөнхийлөгч нь Laurent Gbagbo гэлээ ер нь уншиж байгаа хэцүү нэртэй юм лээ. Ерөнхийлөгчийн үед Иварте буюу одоо ерөнхийдөө Монголд ч гэсэн нэг юм үндэстэн заримдаа нэг юм ялгарл гардаг шүү дээ. Тэр энэ манай үндэстэн биш гэлтэй. Яг тэрэн шиг жинхэнэ Ивор үндэстэн биш мөн гэдэг дээр ерөнхийдөө нэлээд бас асуудал гарч эхэлсэн юм байна. Ялгарлалт гарч эхэлсэн. За тэгээд тэрэн дээр нь нэмэгдээд нэг улс төр эдийн засгийн хямрал давхцаад нэмэгдэх үед улсын иргэд ерөөдөө бослог гаргаж эхэлсэн байна. Зэвсэгт бослог. Тэгээд маш олон мянган хүмүүс тэнд ингээ өртөж ерөөдөө иргэний дай ямар болдог вэ те улс төрийн ингээд иргэд улс хоорондоо дайчин гэсэн үг шүү дээ дотооддоо. Тэгээд хойд бүс нь босогчдын одоо мэдлэлд очоод өмнөд бүс нь засгийн газрын хяналтанд ерөөдөө орсон юм байна. Ерөөдөө улс баг хоёр хуваагдчихж байгаа гэсэн. Одоо нэгсэндээ юу юм бэ л та те. Үндсээрээ үнс хугацаагаараа. Тэгээд үнс хугацаагаар ялгарлаад үр дүнд юм зүйлсэн байна те. Яг те. Тийм байна. Тэгээд тэнд чинь ингээд бас маш олон ингээд үндэстнүүд байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь чи яг жинхэнэ цэвэр биш одоо юу гэдэг те манай үндэстэн биш, Ивор үндэстэн биш гэдэг. Яг тэр ялгарлал нь ер нь ялгарлал хаач тэр одоо зөв зүйлийг авчирдаг гэдгийг л одоо бид нар маш олон жишээнээс мэдэн шүү дээ. За тэгээд ерөнхийдөө хэд яг 2000 оны ихэнх үед эхэлсэн тэр иргэний дайн бол үргэлжилжсэн байгаа. За тэгжэл 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улс зохион байгуулалт тавьсан тийм. Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Cote d'Ivoire улс бүр анх удаага одоо түүхэнд анх удаагаар эрхийг авсан байгаа. За эндээс эхлэлтэй. Дидье Дрогба тэргүүтээ Cote d'Ivoire-ийн Суданыг 3-1 харьцаатай хоцсон. Гэхдээ Египт Камеруны тоглолтоос шалтгаалаад тэд нэр дэлхийн аваргад оролцоо гэдэг нөхцөлөд л үүссэн байгаа. За тэгээд эцэст нь
төгийг жоохон хурдлуулах юм бол Cote d'Ivoire улс тэрхүү хоёр тоглолтоос шалтгаалаад за дэлхийн аврагт оролцох эрхээ авсан байгаа. 2006 оны дэлхийн авраг гэдэг бол ерөөдөө бас хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн яг тэр тийм шүү дээ. гоё дэлхийн аврагууд нэг байдаг байхгүй юу? Одоо жишээ нь хамгийн зүгээр энгийн нэг жишээ гэхэд 2006 оны финал дээр Марко Матерацциг Зинедин Зидан мөргөөл тэгэл Франц жишээ нь нөгөө нэг дэлхийн авраг авах боломжоо алдсан гэж ярьдэн шүү дээ. Яг тэр одоо тод үлдсэн дэлхийн авраг дээр бас нэгэн холбоотой үйл явдал нь яг энэ Диди Дрогбагийн үйл явдал байгаа. За тэгээд тэрхүү одоо эрхээ авсныхаа дараа Cote d'Ivoire улсын шигшээ баг Дрогба тэргүүтээ тоглогч нар камерын өмнө зогсоод нэгэн яриа хийсэн байгаа. Уриалгач юм. Уриалга. За тэр бичлэгийг одоо хоёлаа бас харуулъя те хүмүүстээ. Тэгээд бичлэгэн дээр юу гэж дурддагдсан бэ гэхээр Cote d'Ivoire улсын хойд, өмнөд, төв, баруун бүсийн ахан дүүсээ. Бид хамтдаа нэг зорилгын төлөө нэгдэж чадлаа. Тэ. Хяврд орч чадлаа. Манай улс дайнд автах ёсгүй. Зевсгээ хурааж сонгуул явуулъя гэж одоо яг хамт бичлэг хийсэн. Тэгээд яг бичлэгийн төгсгөл бүр ингээд сөгддөг штэ. Сөгдөд гойдаг. Тэр нь бүр амар бас үзэхэд бол бас юу юм бэлээ. Чараас усмаар юм бэлээ те. Тий. Яг нөгөө нэг за улсаараа бол за спортын түүхэндээ бид нэг нэгтчлээ те. Түүхэнд анхудаага маш гоё юм үйл явдал тохиоллоо. Одоо тэгвэл бид нэр улстай тохиолдоод байгаа энэ хэцүү зүйлсийг даваад гарч ил та гэдэг яг ерөнхий гол утга санаатай уриалга байгаа. Тэгээд энэ бичлэг цацагдаад ер нь бол маш хүчтэй нөлөөлсөн. Маш хүчтэй 2005 оны бичлэг гэсэн үг шүү дээ. Одоо YouTube дээр байгаа. Яг чанар бол нэлээд ойлгомжтой л тий. Тэгээд тэр бичлэгээс удаагүйгээр засгийн газар тэгээд боцогчд хилцээр хийсэн байгаа. Ер нь бол гал зогссон. Намтсан гэсэн үг. Бүр засгийн газартаа хүртэл нөлөөлсөн биз дээ. Тэгэхээр чинь бүр зөвхөн иргэдэлтгүй тий. Тэгээд одоо Дрогба одоо л юу ачиж байгаа шүү дээ. Багаараа ингээд уриалга хийж байгаа. Тэнгүүд нөгөө нэг хилцээр хийгээд за нөгөө гал зогсоод тэг жоох ингээд намжиж байгаа шүү дээ. Тэрний бүр яг баталгаа болж байгаа нэг тоглолт бол Мадагаскарын багтай Cote d'Ivoire улсын хийсэн тоглолт. За бүр тэгээд тоглолт болсон хот нь болохоор Буаке гэдэг одоо бүр яг нөгөө нэг босогчдын төв байсан хотод хийснээрээ бүр яг бас онцлог болсон юм байна. Тэргүй тоглолт нь Cote d'Ivoire нутагта Мадагаскарыг 5-1 харьцаатайгаар хоцсон. Тоглолтын бичлэг байд юм байлээ нэг богино. За тэрэн дээр бол нэрээ бүр юу ч харагдахгүй юм байна. Үнэхээр бас бүрсгэр хэцүү бичлэг байлээ. Тэгээд тоглолтын дараа үзэгчид зэргүүд бүгдээрээ талбайд орж ирсэн гэж байгаа байхгүй. Ерөөдөө яг баярлаад. Яг энэ тоглолтыг харсны дараагаар яг хүмүүс яг баталгаатайгаар бас мэдсэн гэж ярьд юм байлээ. Ер нь амтцсан байна, зогссон байна гэдгээ тий. Яг нөгөө нэг одоо бид нар ингээл юм болгон дээр л ярьдэн штэ 2008 онд тийм штэ 7 сарын 1 ингээл тэнгүүдээ 8 сард нь бид нар бас л тэр чи бослох штэ бослог гээд хагаралтай байсан олимпийн аваргууд бидний одоо нэг эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон гэдэг шиг яг энэ нутагт одоо нөгөө нэг одоо наадмын юуны сквадрын төлбөр болсон юм шиг л үйл явдал болсон юм байна. Одоо зүгээр би бодохоор тийм штэ тэр яг тэр яриг зөхөхөд бол 7 сарын 1-нд маш олон хүмүүсийг нөгөө атсан штэ. Ер нь гимтэж гимгүүч маш олон нэг ачаа. Тэгээд 8 сард олимпийн авраг төрсний дараа бас олон хүнийг сулсан гэж бас ярьд юм байлээ. Тэрний дараагаар тэгэхээр бас нөлөөлж байгаа сте тий. Тэгэхээр спорт нэг талаараа ерөөдөө маш хүчтэй. Дуу хоолой. Мөн шүү дээ. Ялангуяа ард түмнийг нэгтгэхтэй тухайн улс гүрэн одоо юу гэдэг хотыг нэгтгэх маш том одоо ив найрамдалтаар нэгддэг зүйлч одоо спорт л болчиход байна. Энэ бол бас гоё жишээ байна тий. Тухайн жилүүд хүмүүсийг бас 2000 оны ихэд үед гэдэг ч бас ямар үе байлаа тий. Тэгээд нөгөө талаараа бас энэ ч нөгөө нэг сошиал хөгжөөг байгаа шүү дээ. Тэгэхэд ингэж яг медиа талаас нөлөөлж гин гэдэг бол бас маш том зүйл байгаа. Тэгээд яг 2010 оноос дахиад мөргөлдөн гарсан юм байлээ. Гэхдээ тухайн үедээ Дрогбагийн яг тэрхүү үйлдэл тэр шигшээ багийн яг тэрхүү үйлдэл нөлөөлсөн нь дэлхийд дахин маш том юм гоё мессеж болж очсон. Хөл бөмбөг бол улс төрөөс тавч чаддаг спорт юм байна. Ер нь хөл бөмбөг гэлтгүй спорт те. Нөгөө талаараа эв нэгдэл бол бодит өөрчлөлт харуулж чаддаг одоо сегмент юм байна. Гэдгийг харуулсан байгаа. Маш тод. Одоо түүхэнд бичигдсэн юм чинь ингээл зарим хүмүүс одоо жишээ нь энийг сонсох юм бол нэрээ тийштэй нэг тийм үйл явдал болсон гээл те. Бодож явах жишээний ерөөхдөө одоо түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдал байгаа. Тэр би чамаас зүгээр нэг эцэст нэг юм асуумаар л байна л да.
За, Кот д'Ивуар улсын хувьд бол хөл бөмбөг бол ерөнхийдөө ерөнхий спорт нь хамгийн алдартай тий. Хөл бөмбөгөөс хамгийн алдартай тоглогчд нь гардаг. Бүр зөвхөн улс гэлтгүү, төв гэлтгүүгээр дэлхийд алдартай тоглогч нар гардаг байгаа. Дрогба гэлтгүүгээр тий. Одоо Яя Төрө, Коло Төрө гэл Соломон Кало гэдэг ч юм уу тий. Улсдаа нөлөөлж чадсан спорт. За тэгвэл хэрвээ заяа муу амлаад байгаа юм шилтэй. Гэхдээ хэрвээ Монголд ямар нэгэн байдлаар бослох тэмцэл гарлаа, нийгмийн одоо нөхцөлөд маш хүнд хэцүү байдал зүгээр очлоо гэж бодъё те. Хэрвээ дэх юм бол яг монголчууд нийтээрээ тэрхүү хүн одоо хин нэгэн гарч ирээд те урайлгыг нь сонсоод нэрээ тим юм да гэд яг тэр үгийг нь сонсоод дагаад явах одоо те боломжтой спортын төлөөлөл зөвхөн спорт гэх урлагийн төлөөлөл зүгээр ямар нэгэн эрх хэмжээний зүгээр санаанд орж ийн үү. Тэгээ мэдээж тэрхүү хүн маань нэг хүн гэхээр жоохон хэцүү л юм те. Яг нэг хүн ч юм уу эсвэл одоо юу гэдэг чи те бүлэг хүн ч юм уу. Гэхдээ тэдгээр хүн бүх талд одоо чинь хүмүүс төлөөлөн зөвшөөрсөн байх хэрэгтэй те. Нөгөө талаараа улс төрөөс ангид байх хэрэгтэй. Тэгжиж бас сонсон те. Тэгээд ёс суртахууны хувьд одоо моралын хувьд хүмүүс зөөрөө зөв байх хэрэгтэй байна те. Гэдэг яг тиймэрхүү зүгээр асуулт надад төрсэн байхгүй. Тэгээ Монголд хэрвээ ийм юм болвол бид нэр яг энийг зүгээр яг ингээд сонсох бол гэдэг тийм асуулт төрсэн. Зүгээр чиний бодол. Миний бодлоор яг нэр цохоод хүн орж ирэх гэн зүгээр. Гэхдээ яг нийт хандлт хүмүүсийг нөлөөлж чадхаа бодвол үндэсний бөхөөслөх гэж бодож байна. Магадгүй те. Тэгээ үндэсний бөхөөслөх. Түүнээс ямар нэгэн сагцсан ч юм уу, болчин ч юм уу, эсвэл хөлбөмбөгчин ч гэх тангаар олон л хэцүү байх. Тэг нийтээрээ үзнэ гэвэл энэ чинь бүр иргэд ч те бүх насныхын гэсэн үг ч те. Тэгэхээр үндэсний бүх ялангуяа төлөвлөж магадгүй. Окей. Тэгээ сая энийг ярьсан чинь надад зүгээр нэг зүйл санаанд орчлоо. Аргентин ч бас яг иймэрхүү зүйл дээр айгүй нэгддэг гинэ. Ялангуяа Лионел Месси гэдэг одоо агуу тамирчин байна те. Аргентин ч өөрөө бас ямар амар дотроо хөдөлгөөнтэй, ямар амар хахуултаа одоо гайгуулчлаа л да. Хахуултаа ямар амар хулгайтай те картелүүд ихтэй тийм газар үлээ те өдөртөө хідэн чахуулга нэг дор зэрэг гардаг ч гэнэ үү те. Тэгэнгүүт Аргентины хийж байгаа улсаа төлөөлж хийж байгаа дэлхийн аврагч юм уу, дэлхийн аврагын уралдсан шат мөн дээрээс нь одоо Пан Америкийн аврагч юм уу те. Тэмцээнүүд болоход Аргентины тоглож байгаа тоглолт Месси ялангуяа оролцсон тоглолтууд тэр тухайн өдөр картелүүд ямар нэгэн байдлаар мөргөлдөн хийдэг. Тэнгүүтээ ямар нэгэн хулгайчт нь одоо халаасны хулгайчаас ахуулаад бүр том болгож байгаа ч те тэр өдөр нь хулгай хийдэг. Банк дээрэмдэх үйл явдлууд нь болдог. Амралтанд орчдөг. Тэгээ бөөнөр амралтанд орчдөг гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг картелүүд нь хүртэл ингээл байнгын дэр чинь ингээл зэвсэг мөргөлдөөнүүд гарч байгаа штэ. Тэд нар тэр өдрөө одоо юу гэдэг үлээ тэр ч одоо ам бус гэдэг үлээ хилцэр хийцэн. Тэгээд ерөөсө хоорондоо мөргөлдөөн хийхгүйгээр зөвхөн тэр өдрөө тоглолтоо үздэг, багаа дэмждэг. Тэгээд бараг л сайн үйл хийх юм аа. Тийм зүйлүүд болдог. Тэгээд энэ Аргентинд өөрөөсөө бичигдээгүй дүрмэг хууль гэж явдаг. Тэгээд бүх одоо тоглолтуудыг үзэхэд тулд тэр өдөр ямар нэгэн муухай зүйл хийхгүй, хулгай дээрэм, тэ зэвсэгт халдлага хийхгүй. Тийм өдөр болдог гэж сонсч байсан юм байна. Тэгэхээр бас гоё угац тэ. Аргентины нэг өдрийн тоглолттой өдөр бүгдээрээс амар тайвар амт. За өнөөдөр 50 байцгаая. Яг юу шүү дээ. Одоо ингээд яг бид нар монголчуудын хувьд хамгийн их сонирхдаг нэг гадны спортуудын нэг бол ялчгүй NBA сагсан юм шүү дээ. Энэ бол яг ингээд нэг Америкийн төлөөлөл магадгүй яг олон улсын тоглогч байгаа. Гэтэ эргээд нэг хөл бөмбөгтэйгээ ингээд харьцуулаад харах юм бол хөл бөмбөгийн тоглогч нар бүр яг нэг дэлхийн нийтээр бид нар үздэг шүү дээ. Тэгэхээр сагснаас илүү бас хөл бөмбөгийн нөлөөлөл айгүй их байдаг болоо. Жишээ нь одоо Мохаммед Сала жишээ нь Египтийнхаа улстай бол ерөөдөө баг зарим хүмүүстэй бурхан мэт хүндлэгддэг л тоглогч те. Түүхэндээ төрсэн хамгийн гайхалтай гэл. Тэгээ одоо жишээ нь сая хоёулыг ярьж байгаа Дрогба гэж болж байна. Тэнгүүдээ Лионел Месси ч тийм яг нөгөө нэг хоёулын дөрөвний асуултанд хариулж болох үс одоо жишээ нь өөр улсын хувьд эрхмүүд бол жишээ нь хоёулаа нэрлж чадаад байна шүү дээ. Тэгэхээр хөл бөмбөг бас яг дэлхийд бол нэлээд ийм том нөлөөтэй спорт гэдэг нь бас харагдчихлаа байна л да. Яалч дэлхийн номер 1 спорт л тэрнтэй марахгүй бах. За өнөөдөр гой сэдв сонгосон байна те. Зүгээр үргэлжлүүлээд яг даамжирд ягаад одоо Орос юу гэдэг ч юм уу те. Украин гэдэг ч юм уу иймэрхүү зүйл одоо Европын зарим нэг олонхны мөргөлдөн гэдэг ч юм уу яхад Оросын талаас бас тамирчид маш одоо хохирж байгаа те. Уул нь маш их дуу хоолойгоо нэгтгэж ингэж хүргэж байгаа боловч тэр нь хангалттай засгийн газартаа нөлөөлж чадахгүй байх шиг байна. Хэрвээ нөлөөлжөл одоо Оросын албанаас зарим нэг холбоотууд нь бүр салаад гарч шít. Тэр маш одоо харамсалтай байна. Энэ дайн дажин гэдэг зүйлсүүд маш олон чадварлаг тамирчид. Одоо хамгийн том жишээ нь өвлийн хуулийн Оросын албаны улс байхгүй учраас ямар одоо хүмүүс тааг байна те. Ер нь бол өөдртэй гэж хэлэхэд баг
буруу таргуу болж өнгөрлөө шүү дээ. Оросын албаны улсч өвлийн одоо тийш одоо хоккейноос нь ахуулаад тий ямар гайхалтай бүрэлдэхүүнтэй бүх төрөлд нь баг ихний байруудад ордог байхад одоо ингээд дайн дэжин солонго орж идэх надад харамсалтай л. Окей. За энэ дөрөв хоёул өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе те. Ямар тач өдөрчтэй зүгээр товчхон яг өнөө нөхцөл байдалтай холбоотойгоор зүгээр сонирхолтой байдлаар хөрөх гэж хичээлээ. Тэгээд түрүүний бид хоёрын ярилцсан асуултын дагуу бас сонирхолтой хариултууд байвал илгээгээрэй гэж хүсэж байна. Монголд ер нь тийм ирхэн байна уу те. Тэр талаас хамтдаа ярилцъя. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр таа.